Хамтарсан засгийн газарт орсон улс төрийн намуудаас сул гишүүд болон намын жирийн гишүүдийг ажил албан тушаалд томилох тухай шахалт ирж, энэ чүүднээсээ элчин сайд нарын томилгоог хийж байна гэж гадаад харилцааны сайд шулуухан мэдээлдэг. Тэгвэл хамтарсан засгийн газар доторх энэ асуудал ширүүсч хүн нам ардчилсан намын гишүүд засгаас гарах тухай асуудлыг ярих болжээ. Тухайлбал өчигдрөөрөө төрийн ордонд улсын хурлын гишүүн найдлаа боловсролын сайд Наранбаяр нарын маргаан нь засгийн газраас хүн нам гарах тухай асуудлаас үүдсэн гэх мэдээлэл байна. Улсын хурлын гишүүн найдлаа боловсролын сайд Наранбаярыг зохиж биетэн гэмтэл учруулсан мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад 15 цагийн орчимд иржээ. За дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа үргэлжлүүлж байгаа талаар цагдаагийн ерөнхий газраас мэдээлж байгаа. За харин улсын хурлын гишүүн засгийн газрын гишүүний биед халдсан ил үйл явдлыг албан тушаалын томилгооноос үүдэлтэй байсан гэж зарим их сурвалжууд хэлж байна. За түүнчлэн хүн нам хамтарсан засгийн газраас гарах тухай асуудлаар гишүүд маргаснаас үүдэлтэй гэж тайлбарлах их сурвалжууд байна. За харин хүн намын дотор ийм маргаан үүсээгүй хэмээн эрс үгүйсгэсэн байр суурийг илэрхийлж байна. За тэрч бүхэл намын гишүүд хоорондоо зодолтоогүй гэсэн юм а. Дуудлага бол өгөөгүй. Юу гэж дуудлага өгөх вэ? Зүгээр одоо нөгөө эмнэлэгт очиж нэг хоёр ширхэг жижигхэн юу тавьсан. Тий. Миний бие талдсан юм тохиолдлууд гарч ийн. Гэхдээ энд би нэг бодсон юм алга. Яг энэ бол санамсаргүй юм. Харилцан зодон биш гэдэг. Харилцан зодон ерөөсөө биш. Тэгээд зодолцсон гэдэг энэ нэг чинь хүн хэлээрээ мал хөлөөрөө тий ер нь альва зүйл бол ярилцчээж шийддэг л ийм л юутэй шүү дээ. Тийм болохоор та бүд нэг зүйлийг хүн намын даргын хувьд хариуцлагатай хэлье. Хүн нам бол энэ 4 жилийн хугацаанд бүрэн эрхийн хугацаанд ямар нэгэн сонгуулиас үл шалтгаалаад бид нар засгийн газарт ажилланаа. Айхтар ингээл зөрчилд бол бие биендээ гар хөрөөл ингээд явдаг тийм нам бол биш ээ. Тэгээ одоо энэ хэл мэдээлэлээр яваад байгаа энэ мэдээлэл бол хэтэрхий басан бодит байдлыг дэгсдүүлээд байна. Тэгэхээр тийм зүйл огт болоогүй. За хүн намын дотор үүсэж үе зөрчил маргаан ардчилсан намд гарч байгаа ажээ. За тухайлбал улсын хурал дахь ардсан намын бүлгийн дарга цогт гэрэл ийм асуудал ардсан нам дотор байгаа гэдгийг үгүйсэхгүй байна. Хамтарсан засгийн газар эхэлсэн үйл ажиллагаан дээр бас би ари өөр байр суурьтай гишүүдийн нэг. Тэгвэл нэгэнт ингээд засаг хамтраад явцсан юм чинь тодорхой хугацаанд бас ажлынхаа үр дүнг үзэх хэрэгтэй байх л гэж боддог. Тодорхой хугацаа гэдэг нь ядахтаа 1 жил 2 жилийн хугацаанд явж бас ажлынхаа үр дүнг үзэх хэрэгтэй байх. Энэ чинь Монгол улсын төр засаг гадна дотныхаа харахад бас чинь тогтвортой үйл ажиллагаа гэдэг зүйлээс чухал. Зүгээр ардсан намын хувьд бол анхан дунд шатны гишүүдийн хувьд бол нэлээд тийм сэтгэл дундуур байдал маш их байдаг. Засагт хамтарсан үйл ажиллагааг дэмжихгүй байх гэдэг талтай бол байдаг. Тэгтээ зөв. За дээрх үйл явдлыг засгийн газарт хамтарсан улс төрийн намуудын сандал суудлын маргаан эцэстээ хүрлээ гэж үзэх талууд байгаа бол за нөгөө тал засагт хамтарсан нэрээр бүтээмжийн менежер, төслийн удирдагч гэх мэт чиг үүрэг нь тодорхойгүй албан тушаалын томилгоонууд хэрэгс хэтэрсэн. За нөгөө талд авсан албан тушаалдаа сэтгэл хангалуун босуугаа намын жирийн гишүүдтэй холбоотой гэх тайлбарыг зарим их сурвалжууд өгч байгаамаа. Хэтэр хяналтын менежер гэдэг ингээд томилогдсон энэ төр чинь бол ер нь бүхий л одоо компаниуд дээр нэг комплаенс хариуцсан, эрсдлийн удирдлага хариуцсан, хяналт хариуцсан, хөндлөнгөөс ажиллаад тэднэр өөр нь яг гэж утсан хэрэг. Би бол анх тэр концепцийг энэ бол нэгэнт хамтарсан засгийн газар. Тэгээ та бүхэн тэрийг бол ойлгож байна шүү дээ. Хамтарсан засгийн газар тэнд хяналтын менежер оцсон хүмүүст би нэг зүйлийг хэлсэн. Та нар хэмнэх гэж очиж байгаа. Санхүү дээр хяналт тавих гэж очиж байгаа. Үргэлгэн зардлыг бууруулах гэж очиж байгаа. Тийм учраас энэ хууль батлагдахад та нар ажиллаа тайлгна. За хурдтай хөгжлийн төлөөх зориг нэртэй хамтарсан засгийн газар унах уу, үлдэх үү гэдэг асуулт улс төрийн хүрээнд амь бүхтээ оршсоор байна. За улсын хурлын гишүүн найдлаа боловсролын сайд Наранбаярын биед халдсан үйлдэл нь нэг талаар ирчүүдийн дунд байдаг л нэг маргаан бит боловч за нөгөө талаараа засгийн газрын бүрэн эрэхэд улсын хурлын гишүүн халдаж байгаа үйлдэл юм а.